Энд чи зүгээр үү? Би саяны чөтгөрийн толгойг аль хэдийн тасчихсан. Одоо аюулгүй. 100 гарч нилээд цус алдж байна. Энэ даавууг аваад шархан дээрээ сайн дар. Тэр ингэж хэлээд катана байраагүй гараараа цэвэр даавуу шидэж өгөв. Тэр залуу хар өнгийн өндөр захтай дөрөнд хувцс маягийн хувцалсан. Санамигээс нэгээс хоёр ах бололтой харагдана. Зүүнүүднийхэн доор хоёр гүн сорив байлаа. Санами чөтгөрөө толгоогоо тасдуулвал үхдэг юм уу? Ингэж асуухад залуу гайхсан янзтай. Чи үүнийг ч мэдэхгүй байж чөтгөр агнж явдаг гэж үү? Одоо хүртэл амьд байгаа чинь гайхамшиг гэж хэлв. Тэр ингэж хэлээд катанад наалтсан чөтгөрийн цусыг арчаад сэлмээ хойнд нь хийв. Дараа нь Санамигийн хажууд пад хийн суугаад цусан тогтохгүй байна. За яах вэ? Эхлээд боочхъя. Дараа нь сайн амжилтгээ хийлгэнэ гэж хэлээд чадварлагаар шарахыг нь бов. Тэгээд гинэт залуу. Чи мөн байх нэ? Чөтгөрийн ангууч биш мөртлөө зүгээр л хүчээр чөтгөрүүдийг агнаад яваа нөхөр. Яагаад тийм булчингүй зүйл хийж байгаа юм бэ? Санами түүний нүд рүү харлаа. Тэр залуу нүд маш шулуун. Яг л Санамигийн доторхыг нэвч ширтэх мэт. Санами харцаа бууруулж аяархан би тэр адгийн чөтгөрүүдийг бүгдийг нь устгамаар байна. Ингэж хэлэхэд залуу зөөлнөр тийм үү гэж хэлв. Тэр Санамигийн доторх гүн үзэн ядалтыг мэдэрч байв. Гэхдээ ингэж явбал эрт орой хизээ нэгэн цагт үхнэ. Ийм аргаар чөтгөрүүдийг устгаж чадахгүй. Ингэж хэлэхэд Санами ууртайгаар түүнлөө ширтв. Хаа? Залуу босоод гараа сонгов. Би чамайг багш дээрээ дагуулж очие. Чи бүх чөтгөрүүдийг устгамаар байгаа үсттэй. Тэгвэл илүү хүчтэй бол. Түүний нэмсэглэл хитрхий цэвэр, нүд гэлбом тод байлаа. Санами өөрөө ирэхгүй гайхшрав. Энэ бол Шиназугава Санами болон чөтгөрийн ангууч Комено Масачика хоёрын анхны уулзалт бөгөөд Санамийн чөтгөрийн ангууч болох эхлэл юм. За миний ингэж яриад байгаа нь бол зүгээр туршилт ч заяа. Одоо би Санами болон энэ саяны Масачика гэдэг энэ хоёрын хуучин дооцаар нэгтээ тулдаг light novel буюу зүгээр манга байхгүй, ямар нэгэн анимашн байхгүй, зөвхөн нөгөө нэг бичигдсэн бичвэр зохиолыг нь ярьж өгч байгаа байхгүй юу? Тэгээд энэ зургуудыг болохоор би зүгээр өөрөө AI-аар промпт өгөөд гаргуулад байгаа юм. Би өөрөө гаргасан зургууд дээр зураг харуулаад тэгээд тэрэн дээр ингээ ярьчих гэж бодож байгаа байхгүй юу? Тэгээ яг хуу light novel болохоор зэрэг юм light novel маягийн яриул ямар байна гэж зүгээр туршиж үзсэн. Та нар бас сэтгэлдээ хэлээрэй. За тэгээд яг үндсэн бүтэн видео бол маргааш оройхондоо орох бах. Яг энэ хоёрын анхны уулзалт бол ийм болдог. Тэгээ эндээс хойшоо энэ хоёр ерөөхдөө даалгаварт яваад тэгээ дооцоор нэгтэд тулддаг гэсэн үг. За тэгээд маргааш бүтэн видеогоо уулзъя. Тэр болтол та нар лайк, subscribe дараад коммент хэсэг дээр бас сэтгэлдээ үлдээгээд байж байгаарай.